Улаанбаатар бүх компани одоо 3 дугаар удирлын тайлан Монголын хөрөнгөний бирж нийлэгдээд байгаа. Тэгэхээр та энэ оны байдлаар компани зүгээс хэрэгжүүлж буй төслөө за мөнгөчлөө 2025 онд болсон онцлог үйл явдлуудаас таны дурдаж. 25 он бол одоо бизнесийн хувьд муу гэж хэлэх нь хаашаа. Гэхдээ сайн гэж хэлэх нь хаашаа. Хэцүү жил гарч байна. Эхний хагас жилд бол ямар ч захиалга байгаагүй. Манай компани ч дид үс барьж байгаа тендер шалгарсан компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг компани. За энэ жил бол засгийн газар тендерээ маш оройтол шалгаруулсан. Сүүлдээ 5 сард бас төсвийн тодтгол хийнэ гээд зарим тендерүүд нь ойлгомжгүй болсон. Тэгээ 6 сар засгийн газар солигдсон. Тэгээ төсөв татагдсан гэх мэтлэнгээр эхний 6 сар бол ерөөсөө тэг зогсолт хийгдсэн гэж хэлж болно. Тэгээ гүйгэнтхэн 6 сарын сүүлээс баахан компаниуд, баахан ажил захиалга ирээд бүгдээрээ 7, 8, 9, 10 сард одоо 11 сараас өмнө бүх юмаа хийлгэж аавна гэсэн маш их захиалга ирээд тэгээ дараа нь бол тэрнийг одоо бид одоо гэрээ хийснээрээ бол боломжийн гэрээ хийгдсэн. Гэхдээ бол гүйцэтгэл манай худлаа авахч талаас ирж байгаа гүйцэтгэл маш муу байгаа. Өөрөөр хэлбэл бид бараагаа үйлдвэрлэсэн худлаа авахч маань бол бараагаа бүрэн дуран худалдаж авч чадахгүй байгаа. Ер нь бол богино хугацаанд хэмжээний юм үйлдвэрлэх шаардлага гарсан. Тэр үед бол манай компани хамгийн хүндрэлтэй асуудал бол ажиллах хүчний асуудал гарсан. Монголд ерөөсөө ажил хийдэг хүн олдохоо болцсон. За ялангуяа одоо энэ телевизээр би өөр хэлбэр санагдаад байгаа. Манай энэ Z2-ийн гэдэг чинь өстой амжилттай хүмүүс юм. Хурж ирээд нэг ажилд ороод 3 хончол шууд хаяал явдаг нэг тийм бүхэл бүтэн үе бий болж байгаа юм байна. 7 сард маш олон аймаг ойгоо тэмдэглэсэн, амралт болсон. Гэтэл бид бол эд ажиллах хэрэгтэй байдаг. Гэтэл бол Монгол даяараа амарчихсан. Тэгээ энэ бол одоо энэ жилийн сорилтууд байлаа. Гэхдээ яг бид бол одоо өөргөө биелүүлээд үндсэндээ 5 том захиалга ирсний үйлдвэрлэлийн хэмжээнд бол тавуулангийн бид хийчээд байж байна. За 2 гүйцэтгэл нь дууссан. Зам болон төмөр замын компаниуд ус зайлуулах хоолойнууд нэлээд их захиалсан. Тэрнийг үндсэнд нь бид бүгдийг нь үйлдвэрлээд нийлүүлээд дуусч байна. За тарилчтай хашааны шон үйлдвэрлэж байна. Үндсэндээ бид эх 7 хоногт дуусгах нь 95% үйлдвэрлээд нийлүүлчихсэн байгаа. За энэ уртлын Төв аймагт баригдж байгаа төмөр замын бетон дөрний томоохон гэрээ хийгдсэн. За санхүүжилттэй л хөөцөлтөд байх шиггүй бид бол бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд тавьчихсан. Тэгээ санхүүжилттэй шийдэхээр одоо бараагаа худалдаж авах бах. За үе толгойд нэлээд том захиалга байгаа. Тэгээ бид тэрнийг ондоо багтааж дуусгах нь графикийн дагуу явж байгаа. Зүгээр яг гэрээлэгдсэн ажлууд бүгд бид борлуулад төлбөр мөнгө авчвал энэ жилийг сайн жил гэж хэлнэ. Хэрвээ төлбөр мөнгө авахгүй худалдаа авахчд маань худалдаж авч чадахгүй бол тааруухан гэж хэлнэ. Гэхдээ эхний хагас жил бол тэг зогсолт болсон. 2 дугаар хагас жилийн байдлаас ажил нэлээдгүй нэмэгдсэн багш байна. Тэгэхээр ер нь цаашаад ер нь дараа жил гэхэд бас энэ төлөв байдал өргөжлөхөр харагдаж байна. 2026 он гэхэд ер нь бол ямар хүлээлттэй байгаа. Бизнес төлөвийг одоо боловсруулж чадах юм дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Яг 26 онд энэ барьж байгаа төмөр замаа төлөвлөгөөнийхөө дагуу үргэлжлүүлээд барих бах гэж найдаж байна. Хэрвээ тэгэх юм бол дахиад нэг төмөр замын талаас тодорхой хэмжээний захиалгатай байх гэж харагдаж байна. За нийслэлийн удирдлага эх жил бас нэлээд олон зам гүүр барьж байна. Төвжирлийг бууруулах том төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэсэн. Тэнд бид бас гүүрний байгууламжид одоо бетон дам нуруу өгөхөөр бэлтгэж судалж байна. Хэрвээ эх жил тэр том бүтээн байгуулалт болвол нийслэлийн төвжирлийг бууруулах зам бүрэн бас тодорхой хэмжээний захиалгатай байх болов уу гэж бодож байна. За хөдөө зам барьдаг замын компаниуд бол ус зайлуулах хоолой жил болгон их хэмжээгээр захиалж авдаг. Энэ уламжлалт ажил явдгаараа явах байх гэж бодож байна. За энэс бусдыг нь бол хэлж мэдэхгүй байна. Ер нь улсын төсөв батлагдахаар ер нь жоохон ажил тодорхой болдгоо шүү дээ. Төсвийн хөрөнгө оруулалт. Тэгэхээр төсөв батлагдаагүй болохоор бас урьдчилж хэлэхэд хэцүү байна. Компани юу үйлдвэрлэлийн хүчин чадал юу хангалттай хүрэлцээтэй байгаа болоо ер нь цаашаад үнийг нэмэгдүүлэх ямар нэгэн арга юм
хэрэгцээ гарч байгаа болов. Гэхдээ манай компани бол хүчин чадал өндөр. Ягаад гэвэл одоо нэг үйлдвэр биш. Манайх чинь олон үйлдвэрийн нийлбэр гэж хэлж болно. Тэгэхээр бол нэг захиалга нь нэг хэсэг нь нөгөө захиалга нөгөө хэсэг нь нөгөө захиалга нөгөө хэсэг нь гэдвэл зэрэг тэр олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Гэхдээ бидэнд хамгийн хэцүү юм нь нөгөө маш их захиалгыг богино хугацаанд хийхээр 24 цагаар ажиллах болдог. 24 цагаар ажиллахаар нөгөө олон ээлжийн ажилчид зохион байгуулах хэрнэ. Тэгэхээр нөгөө маш олон ажилчин авч ажилуулах хэрэг гардаг. Тэгэхээр бол нэгдүгürt ажил хүчин олддгүй, хоёрдугаарт бас цалин бол юу бол цалингийн фонд нэлээд өсдөг. За гуравдугаарт ийм богинохон захиалган дээр чинь амралтын өдөр баяр ёслолын үед ажилуулах хэрэг гардаг. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн дагуу бас өндөр цалин төлөх болдог. Тэгээ гуравдугаарт ер нь бол яг ийм мэрэгшилтэй ажилчин Монголд ер нь байхгүй болж байна шүү. Энэ бол хамгийн том сорилт болж байна. Улаанбаатар бүхийн засаглалын талаас нь харж үзэх юм бол яг нэг онцлог зүйл гарсан байна энэ. Ер нь бол өөрчлөлт гараагүй. Бид сүүлийн 5 жил одоо энэ удирдлагаараа ажиллаж байгаа. Тэгээ бид ч яг төлөөлөө удирдахсан үйл яг бүрэлдэхүүнээрээ хэвээрээ гүйцэтгэх удирдлага хэвээрээ. Тэгээ ерөнхийдөө бид чи яг миний үеийн хүмүүс байдэн шүү дээ 60 орчим насны. Тэгээ бүгдээрээ дор дороо ажиллаа хийгээд одоо илүү дутуу бодох чинь байхгүй маш их ачаалттай л ажиллаж байна да. 2025 оны зүгээр зах зээлийн төлөв байдлыг зүгээр ерөнхийд нь харж үзэх юм бол мэдээж хэлсэнчлэн илүү таагүй байх шүү шүү дээ эдийн засаг. Тэгэхэд мэдээж компанийн хэсэг үйлдвэрлэлийн хэсэг нь бол мэдээж импортлогдсон байдаг гэж харах байна. Үгүй бетонын бүтээгдэхүүнийг ер нь бага импортлдог. Энэ чинь тийм их үнэтэй бараа биш. Хоёрдугаарт овер хэмжээ жин маш хүнд учраас бетонын бүтээгдэхүүн тээврийн зардлыг даадаггүй. Тээврийн зардал нь өөрөөс нь үнэтэй болчдөг учраас бетонын бүтээгдэхүүнийг дотооддоо л үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Гэхдээ бетонын эдлэл хийдэг нэлийн элдэн компани байдаг. Сүүлийн үед бол яг бид төрөлжж байгаа. Бид бас бусдын хийдэг бүтээгдэхүүнүүдийг нэг хийх сонирхолгүй байгаа. Бусдын хийж чаддгүй бүтээгдэхүүнүүдийг бид үйлдвэрлэх зах зээлд нийлүүлэх тийм зорилготой ажиллаж байгаа. Эхнээсээ амжилтанд хүрч байгаа. Тэгэхээр бол яг гол нь бол манай захиалга баг байдаг. Ерөнхийдөө бид өнөөдрийн ажилчдын та 330-аад хүн ажиллаж энэ цалингийн фондо бодохоор бид нэг өмнө бол жилийн нэг 40 тэрбумын борлуулалттай байхад нэг за нэг дөнгөн данган плюстэй гарна гэж боддог байсан бол одоо сая 7 сард бид цалин нэлээд нэмчихсэн. Бид нэг жилийн 60 тэрбумын борлуулалт хийхгүй бол нэмэгтэй гарахад маш хэцүү. Гэхдээ 60 тэрбумын захиалга ирэх үү гэдэг бол бас маш хэцүү энэ. Одоо манай улс төрчид одоо энэ төсөв зохиогчид энэс л их хамаарна да. Тэгээ бид бол бас дэд бүтцийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хажуугаар ердийн бас хэрэглэгчдэд одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж байгаа. Аль болохоор төсвийн хөрөнгө оруулалтаас бага хамаардаг болох зорилготой ажиллаж байгаа.